За би өөрөө ажлын хэсэгт анханаас нь орж ажилласан гишүүний хувьд бас үг хэлэх зүйтэй юм болов уу гэд гараад ирлээ. Номин гишүүн бид анх ажлын хэсэг үүсгэхэд нэг 6 7 гишүүд уг нь байсан. Сүүлдээ хоёулаа болоод дуусах шиг боллоо. Тэгээд ямар ч хэлсэн өнөөдрийн байдлаар 78 гишүүд өргөн барьж байна. Тэгэхээр энэ электрон тамхитай тэмцэх одоо энэ хууль эрх зүйн асуудал яагаад үүссэн бэ гэдэгтэй холбоод үгээ эхлэе гэж бодож байна. Хамгийн гол нь бид нар ирээдүйн хойч үе үр хүүхдүүдэд хамгаалах гэдэг. Ердөө л энэ. Өөрөөр хэлэх юм бол манай охин жишээлбэл одоо 17 настай аль одоо 3 4 жилийн өмнө сургуулийнхаа 0-д ороход ангийнх нь юм уу нөгөө ангийн хүүхдүүд бас вейпинг хийгээ зогсож яхахыг хараад санаа нь зовоод гэртээ ирээд ээжтэй хэлж ийсэн. За тэр үед бол бодогдсон асуудал юу вэ гэхээр зарим эцэг эхчүүд үр хүүхдүүдэд хяналт тавьж чаддаг. Зарим нь одоо өдөр тутмынхаа ажил амьдралд ачаалагдаад үр хүүхдүүд нь юу хийж байгааг бас мэдгүй өнгөрөх нь элбэг байдаг. Электрон тамхи өөрөө янжуур тамхи шиг бас утаа гаргадгүй энтергээд олон шалтгаанаас хамаарат эцэг эхчүүд хүүхдээ тамхинд ороод байгааг мэддгүй ийм бас нэг шалтгаан байна. Тэр утгаараа ерөөсөө ийм энгийн одоо шалтгаанаас үүдээд энэ ажлын хэсэгт идэвхтэй ажилласан ээж хүн байгаамаа. За хоёрдугаарт нь түрүү манай гишүүд бас хэлж илээ штэ. Энэ тамхиг үйлдвэрлэж байгаа газрууд нь жишээлбэл Камбож улс өөрсдөө өөрийнхөө улсад зардггүй гэж байгаа байхгүй. Тэг яагаад? Эн чинь нэг юм илэрхийлээд байгаа юм биш үү? Өөрсдөө татахгүй мөртлөө үйлдвэрлээд идэг, гаргаад идэг. Эн чинь өөрөө бизнесийн ач холбогдолтой гэдгийг илэрхийлчихэд байна. За 3 дугаарт нь энэ ерөөсөө санаанаас зохиогоод нэг номин чимэг гишүүн тэргүүтээ хідэн гишүүд энэ асуудлыг аваад яваад байгаа биш. За дэлхийд даяар 82 улс энэ электрон тамхины хэрэглээг хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээ зохицуулж байна. За өнөр амтыг нь тас хоригдсон 20 улс байна. Мөн одоо 40 гаруй улс бол энэ электрон тамхиг бүр улс их орондоо татахыг хоригдсан байгаад байна. Гэт ингээд тоо статистик дүнгуудээс харахаар бид нар энийг бас зохицуулахгүй бол цаашаа энэ хорц зуршил дайнчрахна гэсэн ийм асуудал байгаад байгаа. За тэгэд сайн үр дүн юу вэ гэхээр тухайн улсуудад энэ эрх зүйн орчныг бий болгосноороо энэ хэрэглээ тамхины вейпингийн хэрэглээ нь хамгийн багадаа 6%, хамгийн ихтэй 34% буурсан байна. За ингээ сайн жишээнүүд бас байна. За тэг хин эрүүл мэндэ хохироохыг бодох вэ? Бүгдээрээ бодъё. Хин эрүүл мэндэ хохироохыг бодох вэ? Янжуур тамхинаас гарахын тулд вейп хийж байгаа, вейпинг хийдэг гэж ярьж байгаа нь буруу. Анхнаасаа бид нар зохицуулаагүй учраас энэ вейпингийн хэрэглээг зуршил болгочлаа. Бидний алдаа, он жилүүдийг алдсан байна. Одоо нэгэнд мэдсэн юм чинь төгс биш маа гэхэд тодорхой хэмжээнд шийдийгээ зохицуулах гэж байна. За энэ олон гишүүдээс нөгөө талд нь одоо аргумент хэлж байгаа гишүүдийн зарим нь энэ үнийг ярьж, татрыг ярьж байна. Ямар ч улстай харьцуулахад хамгийн бага түвшинд байгаа шүү. Ямар ч улстай харьцуулахад за хоёрдугаар нэг шалтгаан огцом нэмэхгүй байгаа. Жигд нэмээд эцэстээ аль ч улсаас өндөр гарахааргүй байгаа. За тэгээ бүгдээрээ томчуула боли сонголтоороо өөрсдөө хордуулж байгаа бол үр хүүхдүүдээ хорц зуршлаас хамгаалъя л гэж уриалж байна. Юугийн нэг их бодоод байгаа. Зохицуулахтай харин зөвл зохицуулцгаая. Тал талаас нь нухацтай хандъя. Зохицуулах нь зөв гэдэг дээр хатуу байр суурьтай байна.